За сайн байцгаана уу. Өнөөдөр за зураг лекцүүдийнхаа 4-р лекцийг ярих гэж байна. За өнөөдрийн лекцийн сэдв сэтгэл судлал ба нийгэм судлал. За олон улсын мэргэжлийн нэрлэгээр psychology, за нөгөөх нь sociology гэсэн ийм одоо хоёр сэдвийг өнөөдөр одоо нэгтгэж та бүхэн танилцуулах гэж байна. За бид psychology ярина уу? Sociology ярина уу? Өөрөөр хэлбэл бид нар сэтгэл судлал ярина уу? Нийгэм судлал ярина уу? Энэ бүгдийг ярих их усүрээс эхлэх хэрэгтэй. Тэр энэ бүгдийн их усүр юу вэ гэхээр бидний тарих. За яагаад гэвэл бидний тархин дотор бидний ухаан байгаа. Тэр ухаанаараа бид нар сэтгэлийн хөдлөлөө илэрхийлнэ. Нийгэмд өөрийн ухаанаараа хандаж нийгэмтэй харьцна. Ухаан алдчихсан хүн бол хиндэж харьцаж чадахгүй гэдэгтэй адилхан шүү дээ. Тэгэхээр бидний энэ ухаан юу юм бэ гэдэгтээ эхлээд танилцах хэрэгтэй. За ер нь бол хүний тархинд хүний ухаан хоёр одоо хэсэгт хуваагддаг. Хоёр хэсэгт хувааж одоо судалдаг. За нэгдүгээр бидний ухаантай хэсэг. Бидний тархин доторх ухаантай хэсэг дотор юу байдаг вэ гэхээр бидний бодол нэгдүгээр. Хоёрдугаар бидний ухамсар. Ухамсар гэдэг нь юм сайн хийх, зөв хийх, юм ухамсарлах тэр чадвар нь бол бидний ухаантай хэсэг байдаг. За нөгөө тал бидний тархинд ухаангүй хэсэг байдаг. Тэргээ бид нар өөрсдөө ухаарч чаддгүй. Яагаад ийм болчих вэ? Тий. Би одоо мэдэхгүй. Өчигдөр юу болсон би өнөөдөр санахгүй. Тэгсэн мөртлөө би одоо гэртээ харьцсан байлээ. Тэгсэн мөртлөө тийм ачаачийн ярьсан байлээ. Гэсэн ийм бидний ухаангүй үйлдэлүүдийг бид нар бас л тарихтай холбож ярих хэрэгтэй. За Монгол хэлэнд бол ерөнхийдөө бидний ухаангүй үйлдэлүүдийг далд ухамсар гэдэг ерөнхийдөө яриад сурцсан байдаг. Тасчихсан. За тэгээд энэ бол бас жоохон харамсалтай. Уул нь далд ухамсар биш. Бидний ухаангүй үйлдэлүүдийг хэлж байгаа шүү дээ. За ухаангүй үйлдэлүүд дотор маань ихэнхдээ сэтгэлийн уяр л. Тий бид нар уярыг гэж уярч байгаа шүү дээ. Гинт сэтгэл уяраад эхэлдэг. Ухаангүйгээр, өөрийн мэдлэггүйгээр, өөрөө өдөрдөж залж чадахгүйгээр, өөрийгөө хянч чадахгүйгээр бид нар сэтгэлийн уяралд орно. Сэтгэлийн готролд орно. Олон үйлдэлүүд энд явагдана. За үүнтэй өнөөдөр танилцъя. За энэ бол нэлээд эхлэл хэсэг. За гол одоо бидний энд ярих хэрэгтэй зүйл юу вэ? Түрүүний одоо нэг ухаангүй гэж хэлээд байгаа. Бидний ухаангүй хийждэг. Өөрөөр хэлбэл миний одоо нэрлэж байгаа доод ухаан гэж юу юм бэ? Бидний доод ухаан гэж юу? Одоо бид нар нийгэмд ороод өөрийгөө аваад явхад хэрхэн бидний доод ухаан одоо ажилтдаг? Хэрхэн бид нар ухаангүйгээр олон зүйлийг хийдэг? Тэр тухай бас ярилцъя. За гол нь энд бид нар сэтгэлийн хөөрөл ярилцах хэрэгтэй. За сэтгэлийн хөөрөл бол хоёр одоо салбарт хуваагддаг. Нэг нь бол сэтгэлийн хөдлөлөө бид нар яаж зогсоох вэ? Нөгөөх нь сэтгэлийн хөдлөлөө яаж өдөөх вэ? За яагаад бид нар сэтгэлийн хөдлөлөө зогсоох ёстой вэ гэвэл яг бол зарим бидний сэтгэлийн хөдөлгөөнүүд бол нийгэмд осолтой, бусдад одоо сааттай, бидний хамтран амьдрахад тийм тустай биш олон сэтгэлийн хөдөлгөөнүүд байдаг. Одоо уурлах, атаархах, хордох. Тэднийгээ бид нар яаж дарж зогсоох вэ? За энэ бол маш чухал. Нөгөө тэгвэл бид нар сэтгэлийнхаа хөдөлгөөнүүд бас өдөөх ёстой. Тийм. Юмд баярлж байгаа бол баярлсан шиг баярлах. Хүнд талархаж байгаа бол талархсан шиг талархах. Тийм. Юм бүтээгээд хийгээд тэр амжилтаа тэмдэглэж байгаа бол тэмдэглэсэн шиг тэмдэглэх. Тэр бол сэтгэлийн өдөөлт. За тэгэхээр бид нартны ухаангүй дотор ухаангүйгээр хөдөлждөг тэр одоо үйлдэлүүдээ, хөөрдлүүдээ яаж нэг бол зогсоох вэ? Яаж нэг бол өдөөх гэсэн ийм асуудлууд гарч ирдэг. Сэтгэлийн хөөрдлүүдийн жишээ бол одоо айхыгаа зогсоох уу? Яаж айхыгаа дарах вэ? За хайр дурлалаа өдөөх үү? Эсвэл хайр дурлалаа зогсоох уу? Гинтл үүсэн шүү дээ. Ухаангүйгээр л үүсэн шүү дээ хайр дурлал. Тийм. За амбиц маш их одоо амбицтай хүмүүс байдаг. Гинтл одоо амбицлаад эхэлдэг. За энийг одоо дорох уу? Зогсоох уу? Эсвэл одоо өдөөгөөд бүр одоо хүчтэй амбицлах уу? За гимшил. Хүн одоо алдаа гаргаад гимшдэг. За энийг яах вэ? Одоо гимшээл яах вэ? Эсвэл гимшлээ
улам цааш нь өдөөж улам сайн гимших. Дахиж одоо алдаа гаргахгүй боллоо. Гэх мэтчлэн бидний доод ухааны асуудлуудыг бид нар одоо ойлгох ёстой. За үүний цаана одоо бидний доод ухааны талаар ухаангүйгийн талаар ярихад маш их чухал сэдв байдаг. За монголчууд энэ зүйд гэдэг зүйлийг бол ерөнхийдөө их буруугаар ойлгоод байдаг. Заримдаа одоо өглөө радио сонсож байхад шүн юу зүүдэлсэн бэ? Тим зүүдэлсэн гэхээр тэгвэл чи тэхэн гэдэг их маш их аюултай одоо ийм заавар зөвлөмж өгдөг. Зүүдийг бол тийм одоо амархнаар тайлбарлаж болохгүй. Зүүдний бүр судалгааны том одоо судлалын одоо хүрээлэнгүүд ажилладаг шүү дээ. Зүүд бол маш нарийн тийм асуудал. Тэрнээс одоо шүн зүүдлээд тэр зүүдгээ өглөө шууд одоо мэдчих тийм боломж байхгүй. Тэгэхээр энэ өглөөний радиогоор зүүдийг тайлбарладаг хүмүүс бол одоо бас тэрийг нэлээд болгоомжтой ярих хэрэгтэй. Ер нь бол зүүд гэж юу юм бэ гэхээр ерөөсөө бидний энэ ухаан одоо нөгөө ухаангүй бидний доод ухаан маань яадаг вэ гэхээр тэр өдөр босон бүх үйл явдлуудыг шүн зүүдэнд нүдний өмнөөр нэг гүйлгчдэг байхгүй. Яг бол бидний ухаан өглөөнөөс орой болсон тэр олон үйл явдлуудтай маш их зөрчилддөг. Уурлан, нуцаарлан, баярлан хөрн тэр л олон одоо бидний өөрснөө ухаарахгүйгээр явагдаж байгаа хүмүүсийн яриа сонсон, хачин үнэртэн, янз бүрийн хоол амтлан гэдэг энэ бүх мэдээллүүд чинь энэ мэдрэмжүүд чинь бүгд ухаанд ордог. Тэр ухаан ерөнхийдөө маш их дарамтанд ордог. Ачаалал нэгсдэг. Тэгэхээр энэ их ачааллыг яадаг вэ гэхээр шүн зүүдлээд бид ухаангүйгээр бид өөрснөө ухаарахгүйгээр бидний тарих сайхан зохицуулаад цэвэрлээд тэгээд дараагийн өглөө босоод одоо ухаан цэвэр сэргэлэн болоход зориулж ийм одоо үйлдэл явагддаг. За энэ бол эволюцийн одоо биологийн шалтгаантай. За өдөр болсон тэр үйл явдлууд дотор юу явагддаг вэ? Ерөнхийдөө бид нар зарим олон сэтгэлийн хөдөлгөөнүүдэд дарддаг. За болидо гэж. За янз бүрийн тавгуутлууд давтагдана. За янз бүрийн хийсвэлүүд залууд энэ л бүх үйлдэлүүд яадаг вэ? Дахиад нэг шүн зүүдэн дотор явагддаг. За өдөр мэдээж одоо асуурсан энэ одоо яасан юм бол гэж эргэлзсэн зүйлс олон тохиолдож шүү дээ. За тэр бүх зүйлсийг яадаг зүүд шүн хариу өгчдөг. Яагаад миний одоо ажил бүтэхгүй байсан юм бол доо гэдэг одоо сэтгэл маш их зовоод санагалцаар байгаад унтахад шүн зүүдлээд бидний тэр сэтгэл зовсон зүйл хариуг нь өгчдөг. Тэгэхээр зүүд бол маш их хэрэгтэй. Хүн зүүдлэхгүй бол маш осолтой. Ер нь бол яг зүүд судлаачид хэлдэг шүү дээ. Хүн өөрийн мэдэхгүйгээр, өөрийн ухаангүйгээр шүн нэг 20 зүүд зүүдэлдэг гэдэг шүү дээ. Зарим зүүдээ бид нар зарим зүүдээ санахгүй. Гүн нойрондоо бид нар зүүдлэхгүй шүү дээ. Яг одоо унтаж эхлээд гүн нойр руугаа явж явах тэр хэсэгт зүүдлэн. Дараа нь гүн нойрноосоо сэрэх гээд бүрэн сэрэх хүртэлх тэр хэсэгт дахиад нэг зүүдэлдэг. Тэгэхээр шүн унтаад эхлэн гол зүүдлэн, үүрээр өглөөгөр сэрэхийн өмнө зүүдлэн. За бидний доод ухаан, одоо ухаангүй. За монгол хэлээр дад ухамсар гэдээ яриад сурчсан энэ зүйлийн бүтэц үн. Тэнд ер нь юу байгаа? Тэр доод ухаанд нь юу байдгийг? Бидний нөгөө ой байгаа. Бүх одоо цээжилчихсэн зүйлс. Ухаангүйгээр цээжилчихсэн зүйлс. Тэр дотор байж байгаа. Ухаантайгаар жилсэн зүйлүүд байж байгаа. Өчнөө юм байгаа тэр дотор. Ямар ой сайтай юм бэ гэж хүмүүс ярьдаг. За бидний нөгөө санамжууд. Үргэлж иргэн санах дуртай. Санахгүй ч гэсэн санагдаад байдаг тэр бүх санамжууд тэр дотор байгаа. За бидний бүх мэдрэмжүүд байгаа. Гараараа барьсан, нийлсэн, таалсан, үнэрлсэн, амталсан, сонссон дуу хөгжим, харсан гой зураг эсвэл муухай дүрс тэр бүгд тэр дотор байгаа. За бидний нөгөө сүсэг бишрэл ухаангууд дотор явж байгаа шүү дээ. Бид нар ухаарж шашин шүтдэг, ухаангүйгээр шашин шүтдэг. Нэг л мэдгэтэл сүсэг бишрэлтэй болчихсон. Сүсэг бишрэл хөдлөөд идэг. За ухаангууд дотор бидний бүх ядлууд явж байгаа. Үзэн ядал, дурлаж ядах, шунаж ядах, хайрлаж ядах бүх ядлууд 10 хэдийн ядал байдаг шүү дээ. Тэр бүгд явж байгаа.
За уур, уцаар, мишээх, баярлах, талархах тэр бүх зүйл бүгдээрээ яадаг ухаангуу дотор байдаг. Тэд нар ухаангуугаас гарч иж хөдлөөд бидний нөгөө мэдлэг боловсролтой ухаан маань яадаг вэ? Тэрийгэ дарж зохицуулдаг байхгүй. Тэгэхээр ухаантай ба ухаангуй хоёр хэсэг бол үргэлж зөрчилдөж явдаг. За ухаангуй хүнийг ер нь залууртна гэсэн ойлголт байдаг. Ер нь бол бидний өдөрт хийж байгаа бүх үйлдэлүүдийн бараг нэг 60-70% нь ухаангүйгээр хийгддэг гэдэг шүү дээ. Одоо шатаар буухад хідэн шатаар яагаад буцаж байгааг мэдэхгүй байна. Нэг л мэдхэд хөл шатаар болгоод байгаа юм. Нэг л мэдхэд гэртээ очихсан байгаа шүү дээ. Яаж гэрлүүг очсон тэр замаа яаж мэдээд ямар автобусын цугаа явж байгаа. Тэр бүгд бол ухаангүйгээр явагдаж шүү дээ. За удамшсан нөгөө рефлекс, инстинкт тэр чинь бидрийг яах вэ? Олон зүйлээс хамгаална. Тийм. Дуу чимээ гарахад хурдан зүхтаан. Тийм. Халуун зүйл барих юм бол хурдан гараа татаж аван. Гэх юм шиг. Эвгүй дуу чимээ гарах юм бол хурдан чихээс таглан гэх юм шиг. За мэдээж одоо ухаангүй залууртны гэдэг бол бидний нөгөө сэвүүд зүтгүүрүүд гэдэг энэ бол психологийн нэлээд нарийн ойлголтууд л да. Энэ бол бидний маш их одоо болохгүй гэсэн зүйл бидний их удирддаг гэсэн би психологийн ойлголт байдаг. За энийг бол бид нар цаашаа нэлээд нарийсгаж ярина. За ухаангүй үйлдэлүүд өдөр тутам биднэрт ямар үйлдэл тохиолддог? Ухаангүйгээр бид нар юу хийчихсэн байдг вэ? Сэргүүлэггүй өглөөсөрчдөг. Тийм ухаангүйгээр. Маш их одоо эртсэх юмсан гэж сэтгэл зовж унтахад өглөө сэргүүлгээдээсээ өмнө сэрчдэг. Энэ бол бидний нэг ухаангүй биднийг энэ хүн эрт сэрэх ёстой юм байна гэд бидрийг сэрэлтэж байгаа байхгүй юу? Хинч сэрэхгүй байна. За нөгөө тэгээ автомашин барих бол бид нар ямар ч ухаангүйгээр байдаг шүү дээ. Яаж араа залгаад, яаж одоо юмнуудаа өрүүлээ эргүүлээд ингэж яваад тэр бүхэн бол ихэнхдээ ухаангүйгээр явдаг. За дугуй унах бол ухаангүйгээр явж байгаа шүү дээ. За найзтайгаа хэрэлдэх бол ихэнхдээ ухаангүйгээр явагдана. Дараа нь л одоо ухаардаг шүү дээ. За эмэгтэйчүүд одоо нөхрөө сонгохдоо ч гэсэн ухаангүйгээр сонгодог гэдэг. За бидний ухаан ерөнхийдөө хүүхэд наснаас эхлээд хөгждөг. За тэгээ хүүхэд нас, шилжилтийн нас, за тэгээ эдэр нас, 20 нас хүртэл одоо бидний ухаан ерөнхийдөө хөгжөөд хөгжлийн процесс одоо гүйцэтгэв. Тэгэхээр бидний хүүхэд наснд бидний ухаангөө бас яаж ажилладаг? За энэ талаар бас танилцъя. Хүүхэд цагт ерөнхийдөө сэтгэл татагдах, за сэтгэл хөндөрөх, сэтгэлийн тарчлал, сэтгэлийн жаргал энэ бүхэл үйл явдал бол хүүхэд наснд суудаг. Энэ үедээ хүүхэд одоо сурч эхэлдэг. За тийм учраас ээж аауд энийг одоо маш их анхаарах хэрэгтэй. За хүүхэд цагт буцалсан уснаас болгоомжлох, хурдан машинаас очих, за ээжийн чимээгүй одоо тэр зовлонгуудыг харах, за аавынхаа одоо тэр их одоо айхтар зоригтой боцоотой 8 моритой тоглоомуудыг хийж байгаа хүртэл хараад одоо хүүхд яг тэр л бүх үйлдэлүүдийг хараад тэндээс ухаангүйгээр бүгдэд одоо суралцдаг. За ухаангүй одоо тэр буюу одоо миний нэлээд байгаа доод ухаан нэг юм бол үргэлжийн өнгөрснийг дуудаж одоогийнхтаа яадаг бах жишж харьцуулдаг. Тийм учраас хүүхэд насанд хүүхдийн ухааныг маш зөв удирдах залж зөв суулгах болов буруу суулгавал тэр буруу зүйл нь үргэлж одоо бодогдож санагдаж сэтгэлийн хөлөвж идэв юм шүү гэдгийг одоо эндээс бас суралцж авах хэрэгтэй. За гол нь эндээс бид нар юу суралцж авах вэ? Ахаа ихээр 20 нас ихтэл ерөнхийдөө бидний ухаан бүрдээд гүйцэж явчихдаг. Тэрнээс хойш бид нар шинэ зүйл ухааныг шинээр одоо хөгжүүлэхэд маш одоо төвөгтэй маш их бие барих асуудал гарч байна. Яг үл нөгөө 20 нас хүртэлх бүх сурсан зүйлс ч одоо ингээд ухаангүйгээр хөдлөд байна шүү дээ. Буруу зүйл сурцсан бол насан турш одоо тэгээд одоо ухаангүйгээр одоо удирдуулж явах асуудал гардаг. Тийм учраас 10 жилийн сургуульд маш сайн сурж ерөнхий боловсролын сургуулийг чанартай байлгана гэдэг чинь тэр ухаангүйг нь маш сайн хөгжүүлж өгөхгүй бол 10 жилдээ одоо муу байсан ч юм уу муу боловсрол авсан хүн сүүлд нийгэм насан туршсан ухаангүй нь үргэлж буруугаар л одоо ажиллана шүү дээ. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. За ухаангүйг бол засаж бас эмчилж болно. Хүүхэд одоо 7 жил явжтэй гэсэн тийм одоо ухаарлт үрдэг. За ухаангүйгээс
ухаантайгаар өгдөг. Мэдээж бидний бүх зүйл ухаангүй ингээд одоо өдрийн түрүү хэлсэн 50-60 одоо хувийн нийцэлждэг учраас бид нар энэ ухаангүй үйлдэлүүдийг одоо яаж ухаантайгаар залж залруулж явах вэ? Яаж ухаарах вэ? Тийм. Одоо бид нар тэр амьтан чанараа яаж хүн чанараар дарж залж явах. Үүний тулд ер нь соёл гэж байгаа боловсрол гэж байгаа шүү дээ. Соёл боловсрол хоёр байхгүй бол дандаа ухаангүй яах вэ? Одоо удирдлагаар явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид нар амьтан чанараас салж хүн чанарс очихын тулд соён гэгээр тань мэдгүй яриад байна шүү дээ. За ухаангүй хитэн сая бит информац секунд хадгална гэсэн юм ойлголтод. Яг бол бид нар өөрсдөө мэдэхгүйгээр бидний одоо бүх мэдрэмжийн одоо эрхтнүүд бол ухаангүйгээр маш олон битийг бол бидний тархинд яадаг. Ухаанд авчираад суулгачдаг. Ухаангүйгээр өөрөө ухаарахгүйгээр. За ер нь бидний ухаангүй л мартахгүй шийднэ. Бид нар өөрснөө мартыгээд хичнээн шичээгээд мартаж чадахгүй. Яг бол бидний тархинд тэр ухаангүйд суучихсан учраас тэр чинь гарахгүй. Хүн хөлтөл одоо хамт явна гэсэн. Яг бид нар өөрснөө ухаарсан тэр ухаан маань бол одоо ердөө секундэд 40 одоо бид информацийг л хадгалдаг. За гол нь ухаангүйгээс ухаан туурайгаа явахын тулд амин чанараас сарж хүн чанартай болохын тулд бидэрт юу хэрэгтэй вэ? Нэгдүгээр хүмүүжил хэрэгтэй. Сургууль хүмүүж. Хоёрдугаар бид соёл хэрэгтэй. Гуравдугаар боловсрол. За яагаад энэ соёл чухал вэ? Яг бид нар нөгөө натурт амьтанд байдлаасаа соёл культурт байдал руу орно гэсэн үг шүү дээ. За ухааны үйлдэлүүд, за бидний ухааны үйлдэлүүд ерөнхийдөө тархины одоо лимбийн системд явагддаг. За бидний тархин доторх тэр нөгөө түрүүн бид зураг харуулсан лимбийн систем бол бидний моралын зан ашиг дүрмүүдийг тасгалж болдог. За лимбийн систем эмоц ба автогт хоёрыг залдаг. За энэ бол психологийн бас нэлийн нарийн асуудал. За төгсгөлд нь ерөөсөө хүн өөрийнхөө сэтгэлийг судлах хэрэгтэй. Хүнээр яриулж заалах биш. Өөрөө суралцаад боловсралтай болоод би ер нь хийм, миний сэтгэл ямар юм гэд өөрийнхөө сэтгэлийг судлах хэрэгтэй. Хэрвээ ингээд сэтгэлээ судалчих юм бол сэтгэлээ зөв залдаг, зөв удирддаг. Амьтан чанараасаа хүн чанар руугаа орчихсон үнийг хэлээ шүү дээ. Тийм учраас одоо та бүхэнд хүн бүр одоо өөрийнхөө сэтгэлийн ертөнцийн рүү одоо аялнуул гэж одоо уриалах байна. Анхаарал тавьсанд баярлалаа.